Хөл хүнд байх хугацаанд ерөнхийдөө нуруугаар аягүй хичээлж өвдөжсэн. Төрсний дараач гэсэн үргэлжлээд нуруу өвдөд байна гэж ихэнх эмэгтэйчүүд ярьдаг. Тэгэхээр ер нь энэ юутай холбоотой байдаг вэ? Ер нь нуруу маань өөрөө ингээд яг бэлхүүс эсгээрээ ингээд хотхор ийм босоо тэнхлэгт ингээд байж ах хэвээр. Энэ хотхор байгаа маань нуруун дээр ирж байгаа ачааллыг одоо бүх нурланд тэнцвэрж өгөх хэвээр. Тэгтэл жирэмсэн үед яг нөгөө тээж байгаа ураг маань эхс орчмын одоо нөгөө ураг орчмын ус дээрээс нь эхс гэдэг ингээд нэг 8-9 сартай эмэгтэй хүн 10 кг ачааг хэмжээдээ тээж явах хэрэг гардаг. За ийм үед нөгөө нэг эдсэн маань томорхон хэмжээгээр хүндийн төв нь урагшаа болоод идэг учраас эмэгтэйчүүд өөрөө ирэхгүй таацаа урагшаа болгоод арагшаа гидэж эхэлдэг. Ингээд ирэхээр нөгөө энэ бэлхүүсний маань босоод тэнхлэг нь ийм хэвтэй болж алдагддаг. Энэ нь бол энэ хамгийн доотлын бэлхүүсний хамгийн доотлын 2 нугаламын төвшөнд ачаалал ирэхэд хүргэдэг. Манай аймлагийн хаяг 19 дахь хорооллын хаан уул тааврын 3 дахь хороолонд зайсанд Эмералдын кодхны 6 давхар байрлаж байна.